Сайн уу? Ано байна. Мөнгө удирдлагын цувралын шинэ видеонд тавтай морил. Энэ удаагийн видеогоор би та нартай өөрийн хувийн санхүүгийн хувьд 7 дугаар сар маань ямар сар болж өнгөрсөн болоод 8 дугаар сар ямар сар болох вэ гэж төсөөлж байгаагаа хуваалцах гэж байна. Хэрэв 7 дугаар сарын влогуудыг маань үзэж явж байсан бол 8 дугаар сар бол нэлээд том өөрчлөлт болох сар болно. Бөгөөд 8 дугаар 7 дугаар сарсан тийм байсан гэдгийг бол анзаарсан байж магадгүй. Илүү дэлгэрэнгүйгээр яг миний амьдрал талаас илүү хувийн санхүү талаас ямар өөрчлөлтүүд гарав, ямар өөрчлөлт гарах гэж байна вэ гэдгийг хэдүүлээ өөрчлөлт ярьцгаая. Тэгэхээр 7 дугаар сараа бишээ 8 дугаар сараа төлөвлөлийн видеон дээрээ би өөрийнхөө bullet journal систем хөтлөлт төлөвлөх сэвтэр дээрээ яг сар болгоны төсвийн тооцоололоо бол багтаадаг шинэ нүүр бол гаргаж байгаагаа бол дурдж байсан. Илүү ойрхоноос харъя гэх юм бол миний тэр төс bullet journal-ийн тухай буюу төлөвлөгч сэвтрийн видеоор орж үзээрэй гэж хүсээ. Дээр би картекс болоод видеод тайлбар хэсэгт энэ дэвтэр дээрх тэр нүрээ бол хуваалцчихсан байгаа. Тэгэхээр эндээс үржээд би 7 дугаар сарын гүйцэтгэл болоод төсөөллөө бол та нартай хуваалцах гэж байна. За тэгээд яг гол хэсэг рүү орохоос өмнө энэ удаагийн видеог дэмжиж ажиллаж байгаа Unitel Group-т баярлалаа. Тэр Unitel Group-ийн гол гаргаж байгаа бүтээгдэхүүн дундаас бол миний хувьд хамгийн ихээр бол ашигладаг нь Unitel app. Өмнө нь би яг өөрийнхөө гар утасны төлбөр буюу за Unitel-ийн үйлчилгээний төлбөр нэмээд Univision-ийн үйлчилгээний төлбөрөдөө бол төлөхдөө дандаа Unitel цэгийн маань эсвэл Univision цэгийн маань гэдэг вебсайтуудаар нь орж төлдөг байсан байхгүй юу? Unitel app гарч ирснээс хойш үлэг үнэндээ компьютераас вебсайт руу орох шаардлагагүйгээр өөрийнх нь гар утсан дээр байгаа аппликейшнийг ашиглаад төлчүүд бол илүү хялбархан болчихсон байгаа. Яг дотроо яг өөрийн гэсэн дугаар болоо за өөрийн бусад өөрийн чинь дугаартай холбоотой гэрээр бол шилжих боломжтой. Дээр хэрвээ миний нөгөө бизнесийн харилцаа холбоо хэрхэн удирддаг вэ видеог үзчихсэн бол би нэг утсан дээрээ олон утсын дугаар бол ашигладаг. Тэр болгоныхоо бүх төлбөр тооцоо хэрэглээ бол нэг app дотроос нэг дор хянах боломжтой болцсон нарыг надад айгүй эвтэйхэн санагддаг. Хэрвээ та нар Unitel-ийн хэрэглэгчид бол Unitel гэлгүй Univision-ийн бас хэрэглэгчид бол Unitel app-ыг ашиглаарай гэж зөвлөмөр байна. Би app-ыг App Store болон Google Store-оос бол татах холбоосуудыг нь видеодоор тайлбар хэсэгт холбоод өгчихье. Хэрвээ одоо болтол app-ыг бол татаж авч ашиглаагүй байгаа бол энэ видеог үзчихэд яг одоо татаарай гэж хүсье. Энэхүү видеог дэмжиж ажилласан Unitel Group-т баярлалаа. 7 дугаар сард олсон орлогын ангиллаасаа бол эхлэе. Энэ удаад бол би үндсэндээ 3 үндсэн ангиллалт бол орлогынхон ангиллуудыг бол хуваарлж гаргалаа. За тэгээд нийт 7 дугаар сарын орлогын маань 47.7%-ийг бол үйл ажиллагааны орлого бол бүрдүүлсэн. Тэгээд контент бүтээх, магадгүй Google Ad эсвэл магадгүй ажил гүйцэтгсэн ч юм уу. Гэх мэтчлэнгээр магадгүй би өөрөө баримт гаргаж өгч байгаа төрлийн орлогуудыг бол энэ дотор бол багтаагаад байгаа. Би өөрөө баримт гаргаж өгнө гэсээс хэрвээ үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа бол нөгөө захиалагч худалдаа авах цаалтаа бол баримтыг бол гаргаж өгөх хэрэгтэй байгаад байдаг. Энэ талаар би бас тусна видео бол хийж байсан. Хэрвээ та нарт баримт гаргаж өгөх хувь хүмүүнийхээ нэрийн өмнөөс баримт гаргаж өгөх шаардлагатай байдаг бол би тэр тусна видео бол хийж ирснийгаа дээр дор оруулсан байгаа шүү. Нийт орлогын 35.1%-ийг цалин хөлснөөс олсон орлого, бусад орлого бол 17.2%-ийг бол бүрдүүлжсэн үзүүлэлттэй байсан байна. 7 дугаар сард олсон орлогоо цаашаага хэрхэн хуваарлсан бэ гэдэг рүүгээ үзэхэд нийт орлогынхоо би 62.6%-ийг хадгаламж хуримтлалд бол хуваарлсан байгаа. Хуримтлалын хувь хэмжээ маань бол ерөөхдөө өсөж яваад байгаа л да. Хувь хэмжээ гэдэг нөгөө орлогод эслэх хувь хэмжээ. Өмнөх 2 сарын төсвийн видеог үзсэн бол ерөөхдөө шинэ байрны урьдчилгаа цуглуулах ажлыг бол эрчимтэйгээр хэрэгжүүлээд эхэлсэн гэдгийг та нар анзаарсан баг. Тэгэхээр тэрнтэй холбоотой хуримтлалыг бол нэлээд их юм aggressively хийж байгаа, үндсэндээ бүсэж хангалж эхэлж байгаа. Учираас ийм өндөр хувь хэмжээтэй байгаа. За хөрөнгө оруулалтын тухайд бол ямар ч хөрөнгө оруулалт бол хийгээгүй. Уг нь бол 7 дугаар сард би бас бизнесийн хөрөнгө оруулалт хийх болов уу гэсэн таамагтай байсан юм. Бас өөрөө найзуудтайгаа нийлээд бас өөр тийм юм эхлүүлэх тийм хөрөнгө оруулалт бол энэ рүү орох байсан. Бусад яг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн тухайд бол нэг 7 дугаар сард яг миний анхаарлыг татсан. За энэ рүү л орохгүй бол алдах байх гэсэн зүйл бол байсангүй. Би өөрөө нөгөөний day trade бол хийдэггүй учраас илүү урт хугацааны бонд ч юм уу те эсвэл тийм хөрөнгө оруулалтын сан руу бол оруулах сонирхолтой байгаад байгаа. Гэхдээ 7 дугаар сард миний хувьд бол тийм байсан. За энэ зардал бол нийт орлогын дүнтэй бол харьцуулт үзэх юм бол зардал маань 45.9%-ийг бол бүрдүүлсэн. 45.9% гэдэг чинь ер нь бол нөгөө нэг 50-15-5 эсвэл 50-30-24-тэй бол харьцуулаад үзэхэд бол ямар тааш тэр дүрмээ бол баримталсан байгаа. Anyway, за тэгвэл одоо зардлын ангил руугаа ороод үзье. 7 дугаар сарын нийт зардлын маань 39.5%-ийг орон сууц аж ахуйн зардал бүрдүүлсэн. Нөгөө урьдчилгаатай холбоотой асуудалтай ямар олон холбоотой гэдэг үг хэрэглэх гээд байна. Тэрнтэй холбоотойгоор яг одоо би өөрийнхөө байгаа
одоо идэвхтэй байгаа моргижийн одоо ипотекийн зээлийн үлдэгдлийг бас илүү хурдтайгаар бол төлж барагдуулах шаардлагатай болоод байгаа учраас өнгөрсөн сараас илүү төлөлтүүд бол хийгээд эхэлсэн. Тийм учраас яг гэр ахуй орон сууцтай холбоотой зардлын хэмжээ нийт дүнгээрээ бол ямар ч яаж утсан өсөд ирсэн байгаа. Тэгэхээр нэгэн зэрэг юм хоёр фронтоор бол дайрч байгаа гэх юм уу. Өмнөх зээлийн одоо өөр төлбөрийн үлдэгдлийг бол төлж барагдуулах, нэмээд дараагийн нөгөө нэг моргижийн урьдчилгааг бол цуглуулах гэсэн хоёр юм чиглэлд ийм хоёр зэрэг давшаад явцсан байгаа. Хизээ өөрхийг бол мэдгүй. Гэхдээ энэ онд бол мэдээж хэрэг яагаад ч чадахгүй. Гэхдээ санаж явахд бүтэндээ гэсэн бодолтой явж байна. За үүний дараа татвар шимтгэл нийт зардлын 15.1%-ийг, хоол хүнс 14.2%-ийг, амралт зугаалга 9.7%-ийг бол бүрдүүлсэн байна. Өөрийгөө хайрлах төрлийн зардал бол 9.6%-ийг, тээвэр шуудан харилцаа холбооны зардал нийт зардлын маань 4%-ийг бүрдүүлсэн байхад бусад зардал 7.9%-ийг тус бүрдүүлж ижээ. Энэ дундаас ингээ онцлог зүйлс бол түрүүн хэлж байсанчлан орон сууц бол аж ахуйн зардлын өсөлт бол юутай холбоотой байсан нь ойлгомжтой байсан байх. Нэмээд би хоол хүнсийн зардал бол бууруулна гэж бол бодож ирснийгөө бол бууруулж чадсан. Нийт дүнгээрээ бол ямар ч тач бууруулж чадсан. За 8 дугаар сарлуугаа бол яваад оръё. Орлогын хувьд, орлогын ангиллалын хувьд аваад үзэх юм бол гарч байгаа нэг том өөрчлөлт бол одоогийн байдлаар, одоогийн миний мэдж байгаа байдлаар бол цалин хөлс гэсэн ангиллал бол байх болно. 7 дугаар сарын 2 дахь влогийг үзсэн бол 2 дахь бишээ эхний влог гэхгүй 7 дугаар сарын хамгийн эхний влогийг үзсэн бол би өнгөрсөн сард бас ажлаасаа гарсан. Ажлаасаа одоо нэг дараагийн бас move on хийх цаг болсон байна гэж бол үзсний дээр бас өөр team exciting өөрийн гэсэн бас өөр зүйлсүүдийг өөр салбар руу эсвэл магадгүй өөр төрлийн ажил руу бас орж үзье гэж бодож тийм өөрчлөлт бол хийсэн байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол 8 дугаар сарын орлогын ангиллал дунд бол цалин хөлс түнтэй адилдах орлого гэдэг ангиллал бол байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ шууд утгаараа үйл ажиллагааны орлого дээр бол миний орлого бол одоо хамаарна. Гэтэ үнэхээр бас яг ямар хэмжээтэйгээр тэр нь орж ирэх вэ гэдэг бас одоогийн байдлаар яг төсөлдсөн мэдж байгаа зүйлс бол байгаа. Нэхэмжлэхүүд бас мэдээж шиг гарчихсан явж байгаа. Тэгтээ хүлээлтийн байдалтай нэг тиймэрхүү явцсан явж байна. Тэгэхээр орлогод бол тийм том өөрчлөлт бол орно. Яг орлогын хэмжээ бол мэдээж хэрэг бол нэгдсэн дүнгээр бол би буурна гэж таамаглаж байгаа. Тэгтээ харж илээ ямар өөрчлөлт юу ч болоо илээ. 8 дугаар сар дөнгөж эхэлж байхад шууд сарын дараагийн хэсэг дээр тэгтээ би уулзтууд бол хийгээд явж байгаа. Тэгэхээр зүгээр би дараагийн видеоноос илүү дэлгэрэнгүйгээр апдейт бол өгөөд явах байх заяа. 8 дугаар сарын орлогын хуваарлтын хувьд нэг юм бодсон. Саний орон сууц гэж ярьж байсан шүү дээ. Орон сууцны урьдчилгаа гэдэг. Тэгээ явж ирсэн би нэгэн тал одоо ингээд моргежтэй ингээд явж байгаа юм чинь магадгүй дахиад өөр шинэ орон сууц гиснээс магадгүй төрүүлээд автомашин хөрөнгө оруулж авах хэрэгтэй болов уу гэж бас бодсон. Энийг бичиж байхдаа бол бас maybe гэсэн бодолтой бол байсан юм шиг байна. Ард нь 3 асуултын тэмдэг тавьж тавьсан. Гэхдээ яг одоогийн видео бичиж байгаа байдлаар за магадгүй дараа жилээс болох уу да гэсэн бодол бол төрж байна. Та нар юу гэж бодож байна? Яг хамгийн илүү ухаалаг хөрөнгө оруулалт нь юу байх вэ? Мэдээж үйл хөдлөх хөрөнгө бол яг худалдаж авснаас хойш үн цэн нь бол ер нь буурахгүй ядаж хадгалагдаа те эсвэл үн цэн өсөд бол явдаг шүү дээ. Гэтэл автомашин тээвэр хэрэгслийн хувьд бол ерөөсөө ингээд аваад хөдлөөл шууд үн цэн нь бол унаж эхэлдэг хөрөнгө байгаа. Хөдлөх хөрөнгө бол үйл хөдлөх хөрөнгө юм уу үйл хөдлөх хөрөнгө юм уу? Тэгэхээр 8 дугаар сарын турш энийг дахиад эргэцүүлээд бодно. 8 дугаар сард бол миний хөрөнгө оруулалт бол илүүтэй бизнес рүү бол чиглэн гэж бодож байна. Өөр анхдагч хөрөнгөний их үүсвэрт зориулагдсан гэсэн хөрөнгө оруулалтуудыг хийгдэж явах учраас яг хөрөнгөний зах зээл рүү бол хөрөнгө оруулалт бол хийх боломж бол байхгүй байж магадгүй гэсэн хүлээлттэй байна. Тэгэхээр яг тийм өөрчлөлт нөө саяны 7 сард хийн гэж бодож байсан хөрөнгө оруулалтаа 8 дугаар сард бол шийдвэрлээд хийх байх гэж байгаа. За 8 дугаар сарын зардлын төсөөлийн тухайд бол work from home төхөөрөмжүүд гэж байгаа. WFH гэрээсээ одоо ингээ пандемикаар ингээ явж ирээд хэдүүлээ сүүлийн жил гарганы турш гэрээсээ зайнаас ажиллаад ингээ явчихад би өнөөдрийг хүртэл ингээ өөрийнхөө MacBook дээр илүү ажиллаад явж байсан байхгүй юу? Одоо яг зайнаас ажиллах гэхээрээ өөрийнхөө зөвхөн компьютер дээр. Гэхдээ гэрээс илүү үр дүнтэй ажлыг гэвэл нэг ялангуяа илүү consultancy шиг ингэж олон юм зүйл дээр ингэж ажиллая гэж бодож байгаа бол мэдээж гэрээсээ илүү гэртээ байгаа офис дээрээ байх байхтай илүү сайн одоо тоног төхөөрөмжлөл хэрэгтэй work from home setup буюу тэр нь илүү сайн байх хэрэгтэй байгаа учраас би аль хэдийн компьютероор холбох
Cal Digital-ийн юу захицсан docking station бол маягийн юм захицсан байгаа. Нэмээд нэг дагалдуулаад авах дийлгэц тэгэл гар эсвэл trackpad эсвэл хулгана гэх мэт зүйлсийг бол авах нь ойлгомжтой байгаа учраас 8 дугаар сард бол энгийн зардлууд бол гарах байх. Би өөрөөсөө угаасаа work from home зориулсан иймэрхүү төхөөрөмжүүд бол авна гэж бол урьдчил мэдчихсэн болохоор угаасаа эндээ зориулаад оны ихнээс эхлээд угаасаа оны дундаа 2 дугаар улирлаас эхлээд угаасаа эндээ зориулаад хоримтлуулаад эхэлсэн байсан. Энийг ч гэсэн шинэ дэвтэрийнхаа энэ хэсэгтэр бол ингээд тийм чарт хийвэл эхлэлээд бол явж исэн байгаа. Тэгэхээр ер нь бол тэр фанд маань бол гүйцсэн work from home setup одоогийн миний төсөөлж байгаа setup худалдаж авах зориулсан санхүү төсөв маань бол бүрдсэн байгаа юм. За нэмээд Алтай таван богд аялалтай холбоотой зардал гарна. Би энэ оны ихээр угаасаа нөгөө аялал зориулсан одоо сан хийгээд өөрөө хадгаламжийн данс руу хоримтлол хийжсэн учраас аль хэдийн одоо саяны Алтай таван богдын зардалч тэр work from home төхөөрөмжийн зардалч тэр аль аль нь бүгдээрээ урьдчилаад төсөв нь бол бүрдсэн байгаад байгаа. Шууд харилцах таснаас биш энэ зөрөөсөө хадгаламжийн сангуудаас л гарах учраас миний өөрийн хувийн сангууд шууд цохилт бол орж ирэхгүй байх. Гэхдээ зардал нь бол 8 дугаар сар дээр бол бүртгэгдээд явна. Юутай аялалд явахтай холбоотой илүү Алтай таван богд руу явж байгаа учраас анхны хөрөнгө оруулалт бас нэлээд хийгдэх юм байлээ. Хадлан дээл мэйл хүртэл авсан. Тэгээ одоо надад дутуу байгаа юм нь болохоор 3000 метрт барьдаг уулын гутал авах хэрэгтэй. Тэгээ гутал нь ч бас амар үнэтэй байд юм байна. Яг үндэ ороод яг миний хүссэн ч юм надад тийг авах нь нэг үзүүлсэн гутал жишээ нь бараг 900,000 төгрөг байсан уу. Тэгээд үзэхээр oh my god бас л үнэтэй юм да гэж бодоод байгаа. Тэгэхээр тэр бэлтгэлийг бол хийх хэрэгтэй. За нэмээд яг Алтай таван богдын аяллахын зардал гэдээ утад үзэхээр шгүй бас нэг юм би яг Алтай таван богд руу тийм PR trip-ээр явж байгаа. Тийм болохоор яг халаасаас шууд гарах зардал бол тэр чиглэлээр бол байхгүй байгаа нь гоё. Гэхдээ боломж гарч ирэхэд бол үгүй гэж хэлэхгүйгээр харин тийм гэж хэлээд байх нь бол айгүй зөв юм байна гэдэг бас сүүлийн энэ жишээдээс харагдаад байгаа. Ер нь өнгөрсөн 11-р сараас хойш хэрвээ энэ сувгийг бол үзчихсэн бол 11 сард миний амьдралд юу болсон бэ гэдэг та нар мэдчихэж магадгүй. Тэрнээс хойш ер нь ямар нэгэн боломж гарч ирэхэд л би нөгөө үгүй гэж хэлэхгүй ер нь л тийм гэж хэлээд яваад байгаа. Тэгэхээр угаасаа ингээд ахаар угаасаа өөр боломжууд ингээд гарч ирээд байдаг өснөрөлтөй гоё юм байна. За 8 дугаар сарын маань төсөөлийн хувьд бол нэг иймэрхүү орлогын хуваарлалт зарлалын төсөөлөл одоогийн байдлаар бол нэг иймэрхүү байна. Ажил эрхлэлтэд бас гарч байгаа өөрчлөлтүүд ерөөхдөө нөгөө нэг хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлдгээс би ингээд transition хийгээд яг түрүү дээрээс л шидэн жилийн өмнөөс эхлээл үйл ажиллагааны орлого ч үйл ажиллагаа эрхлэх байдлаар бол давхар хавсраал явж исэн л та. Гэтэ одоо хөдөлмөрийн гэрээнээс илүү transition хийгээд би илүү consultancy талаар байдлаар ажилладаг ч юм уу тийм юм руу бол нэлээд орж явах шиг байна. 2020 оны сүүлийн улирлаас ингээд иймэрхүү 2021 оны сүүлийн улирлаас эхлээд шахуу тийм. Иймэрхүү өөрчлөлтүүд гарах юм байна. Та нар юу гэж бодож иймэрхүү консалтенси ажлууд хийдэг байх ямар байдгүй юун дээр анхааруул зүгээр байдаг вэ? Нэг болон түүнээс олон прожектээр зэрэг ажиллаж байхад одоо яаж цагаа удирддаг вэ? Өөрсдийн тийм зөвлөмжүүд байх юм бол видеонд ор бас надад комментээр хуваалцаарай гэж хүсмээр байна. Яванда бас нэг тиймэрхүү ажил хийж агаад үзэж аваад өөртөө анзаарсан сурсан зарим зүйлсээ ч гэсэн нэгтгэхэд нэг видеогоор бас хуваалцахыг бол үүсэхгүй. Тэр ч бас яг мөнгө удирдыг цувралын нэг төрлийн видеос болоход бол одоо болж болох CD видео шиг санагдаад явчлаа. Видеогоо төгсгөл рүү ингээд жоохон хадуураад яваад явцдаг байгаа. Окей, за видео дуусах жоохон амар rant маягаар бол явчлаа. Хамтаас нь баярлалаа. Таны хувьд 7 дугаар сар чинь ямар сар байсан бэ? Сайн зүйлс болсон уу? Доор хуваалцаач. Муу зүйл болсон уу? Юу болов? Тэр одоо асуудал гарсан бол түүнийг яаж даван туулав? Тэрийг комментээр хуваалцаарай. 8 дугаар сарын төсөөлөл чинь ямар байна? Хувийн сагүйчүүд чиний хувьд болоо та нарын өрхийн хувьд ямар байна вэ? Хадгаламжийн төлөвлөгөө ямар байна? Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ямар байна? Доор энэ яриаг комментээр өргөжүүлцгээе. Яа, дараагийн видеогоор тань утгагүй эргээд уулзъя. Нэгд өдөр шинэ видео орно. Тэ? За баяртай.